9 удад ноёрхогч биеийн урлаг 19-р бүлэг нүүр залуужуулах бэлтгэл. Эзэн хааны ордны нэгэн жижиг таслах өрөөнд 20-од насны царайлаг залуу догшин маркизийн илтгэлийг чимээгүйхэн сонсож суулаа. Энэ бүхэн хитрхи гинт болж миний төсөөллөөс бүр мөсөн давсан тул таны зарц би өөрөө дур мэдэн хөдөлж зөрхөлсөнгүй. 4-р хунтайжаас өршөөл ирж зааварчилгаа хүсэж байна гэж догшин маркиз хэлв. Тэрхүү царайлаг залуу бол 4-р хунтайж Чусья байлаа. Гэхдээ түүнийг бусад хунтайч нараас ялгаж байсан зүйл нь тэрээр ердөөнийг нь татвар имээс төрсөн хүү байсан юм. Хэдийгээр тэр хунтайч байсан ч түүний статус бусдаасаа хамаагүй доогуур байв. Гэвч тэрээр олонний анхаарал дүртэхгүй, даруухан байдаг тул бусад хунтайч нарын атаархлыг төрүүлдэггүй, бүгдтэй нь маш сайн харилцаатай байлаа. Эзэнт гүрний бараг бүх язгууртнууд 4-р хунтайчийг хаан ширээг залгамжлах хамгийн өндөр чадвартай гэж үздэг байсан ч харамсалтай нь тэр зөв ихээс төрөөгүй байв. 4-р хунтайч Чусья толгой дохин. Чи хөдлөөгүй зүв болж лонгжэн гинтхэн хаанаас ч юм алхимч болж чадсан нь үнэхээр гайхмаар хэрэг гэв. Эмээ би түүний пайзыг хараад нүдэндээ ч итгээгүй. Тэр хог навш алхимч болно гэдэг дэндүү утгагүй юм. Догшин маркиз одоо ч итгэж чадахгүй байгаа бололтой толгой сэгсрэнэ. Сонирхолтой юм. Энэ лонгжэн чиний хүүд хүн дээр зодуулсныхаа дараа бүр мөсөн өөрчлөгдсөн бололтой. Одоо тэр хагас алхам цус нэгтрэх шатны мастрыг алж чадахуйц хүчрхэг болсон байна. Үүний цаана бидний мэдэхгүй зүйл байж магадгүй. 4-р хунтайч өрөөндөө хэсэг холгосноо. Буцаж очиод лон гэр бүлийн хөдөлгөөнийг анхааралтай ажигла. Ямар нэгэн сэжигтэй хүн дотогш орж байгаа эсхийг хар. Санж ав, бити баригдаарай гэв. Таны зарц би үүнийг зохицуулнаа. Харин лонгчэний хувьд догшин маркиз баг зэрэг эргэлзэв. Түүний хэсэгтээ бити оролд. Тэр бол ердөөл нэг шатрын хүү. Шатрын хөлгнөөс үсрээд гарчхаагүй л бол тэр ардаа хамгаалагчтай байсан ч өөрийн хувь тавилангаас зүгтэж чадахгүй. Түүний одоогийн статус бол бидний хувьд болгоомжтой хандах ёстой зүйл. Хүүдээ хэсэгтэй хол байхыг анхааруул. Тийм, нэрийн хүүгийн чинь би ямар байна гэж 4-р хунтайч асуув. Анхаарал тавьсанд баярлалаа. 4-р хунтайч минь эмчилгээ хийлгэсний дараа тэр аюулаас холтсон гэж догшин маркиз яаран хариулв. Гэхдээ үннийг хэлэхэд Жоо Явяныг гэртэн дамнуургаар авчрах үед догшин маркиз өгтлээ айсан юм. Шархан маш хүнд байсан тул тэр өөрийнхөө хүүгч таниагүй билээ. Гэвч азар гаднах шархан аимшигтай харагдаж байсан ч дотор эрхтний гэмтэл нь тийм ч их байсангүй. Учир нь лонгжэн түнд амийг нь авч үлдэхийн тулд нэгэн юм залгуулсан байсан юм. Богино хугацааны нөхөн сэргээлт болон асар их алт зарцуулсны хүчинд Жоо Явян хэдийнэ босч алхаж чаддаг болоод байлаа. Бусадтай тулалдаж чадахгүй байгааг тооцвол түүнд өөр том асуудал байсангүй. За сайн байна. Буцаж очиод миний хэлснийг санаж ав. Тэднийг анхааралтай ажиглаж ямар нэг хачин зүйл болмогц надад яаралтай мэдэгд. Мэдлээ, таны зарцыг өршөөнө үү? Догшин маркиз явсны дараа 4-р хунтайч цонхоор харав. Түүний тас харанхуй руу ширтэн зогсох түүний уруул дээр инээмсэглэл тодорлоо. Түүний хар хөшиг үүр дүргэлжлэхгүй. Нарны гэрэл удахгүй ирэх болно. Лунг Тяншаа чихэр удаан эсэргүүцэж чадахыг чинь харъя л да. Маргааш өглөө лун гэр бүлийнхэн том хаалгаа нэгтээ хашааны гаднах шалыг бүр мөсөн шинээр зассан байхыг хараад мэл гайхацгаав. Догшин маркизийн хүмүүс цуснд будагдсан бүх чулуун хавтангуудыг ухаж авсан гэдгийг тэд мэдээгүй юм. Хавтангуудыг ухсны дараа газар нь тэгш бус харагдаж байсан тул лонгжэнд хараалгуулсан өнөөх хүн дахин асуудалд орхоос имэж хүмүүстэй шалыг тэр чигтэн шинээр тавихыг тушаасан нь энэ байлаа. Лонгжэн үүнийг хараад өгөөдөн инээмсэглэв. Тэрхүү өчүүхэн хүмүүс зөвхөн сул дорой нэгнийг дээрлэж хүчирхэг хүнээс айдгал байж. Одоо тэд арай томоотой байх биз. Лонгжэн орноосоо босоод хамгийн түрүүнд ээжтэйгээ уулзахаар очив. Эхийг нь сэрхэд өчигдөр болсон бүх зүйл зүгээр л зүүд мэд санагдаж байлаа. Инээр өчигдөр юу болсон бэ? Хэдийгээр лонгжэныг эсэм мэнд байгааг харсан ч тэрээр баг зэрэг сандарсан хэвээр байв. Ээжээ, хүү чинь хэдийнэ өсөж том болоод жинхэнэ эр хүн болсон. Яг л аав шигэ би ч бас энэ гэр бүлийг салхи шуурганаас хамгаалж чаднаа гэж лонгжэн ихийнхээ гараас атхан нухацтай хэлв. Тэрээр ээжигээ хитрхи их зүйл мэдээсэй гэж хүссэнгүй. Тэр бол ердөөл жирийн хүн шүү дээ. Үүнээс өмнө лонгжэн ээжигээ биеийг шалгаж үтсэн юм. Түүний тэнгэрээс заяасан содол нь хитрхи богино бөгөөд сүнсний үндэс нь муу төдийгүй бараг л байхгүй байлаа. Түүнчлэн түүний ээж одоо бараг 40 настай тул 9 одод ноёрхогч биеийн урлагийг бясалгах ямар ч боломжгүй байв. Үүнээс гадна энэ урлаг нь ян төрлийн бясалгалын арга тул эмэгтэй хүн үүгээр хичээллэх боломжгүй. Лонгжэн хичнээн тэнгэрийн эсрэг тэмцсэн ч эхийнхээ төрөлхийн биеийн бүтцийг өөрчлөх аргагүй байлаа.
Түүний хийж чадах цорын ганц зүйл бол ээжигээ юунд ч санаа зовхгүй байлгах явдал байв. Хүүгээ ганцхан шөнийн дотор өсөж томорсон мэт байхыг хараад тэрээр хүчрхэг нөхрийнхөө дүр төрхийг олж харах шиг болов. Лун хатагтай сэтгэл нь хөдөлж нулимс туслуулж эхлэв. Сайн хүмүн, ээж нь чамаас дахиж юу ч асуухгүй, ээж нь чамд итгэж байна. Лунчэн яран ээжийнхээ нулимсыг арчиж инээмсэглэн, ээжээ, хүү чинь өсөж том болсон, та баярлах хэрэгтэй шүү. Би танд зориулж бэлэг бэлдсэн гэв. Тэрээр орон зайн бөгжөндөө хурж гартаа хашланх гаргаж ирэв. Түүний юу ч хэлж амжаагүй байтал лун хатагтай гайхан, чи хаанаас ин орон зайн бөгж авсан юм бэ гэж асуув. Лунчэн инээгч хэцүү, уйлгах хэцүү болов. Яагаад ээжийнх нь харц ийм сэжиглэнгүй байгаа юм бэ? Мэдээж ээжээсээ бүхнийг нуух нь шийдэл биш гэдгийг тэр мэдэж байлаа. Ээжийнхээ санаа зовнилыг арилгахын тулд тэрээр өөрийгөө алхимч болсон тухайгаа хэлэв. Ямар ч байсан хүмүүс үүнийг удахгүй мэдэх учраас нуух шаардлага байсангүй. Лунчэн мөн үүнийг далимдуулан зодуулсныхаа дараа аз таарч судлан нээгдэж одоо бясалгаж чаддаг болсон тухайгаа хэлэв. Тэрээр бүр эмээндүүл гарган алхимч болох эрхээ авсан гэдгийг хэллээ. Алхимчдийн холбоонд очихдоо тэрээр тохиолдлоор мастер Юнцитэй танилцсан бөгөөд тэр боломжийг ашиглан түүний өрөвч сэтгэлийг хөдөлгөж ойртсон гэж тайлбарлав. Лунчэн нулимс туслуулан мастер Юнцийг уйрааж эцэст нь багш нь түүнийг онцгой тохиолдлоор алхимч болгохыг зөвшөөрсөн гэж ярив. Энэхүү цочирдон мөксийг сонсоод лун хатагтай бүр мөсөн гайхаж орхив. Гэвч Лунчэн үннийг хэлж байна гэж тангараглаж ээждээ пайзаа шалгуулахаар гаргаж өгсөнд саялныг итгэлээ. Хэдийгээр тэр бясалгагч биш алхимчдийн талаар мэддэг байлаа. Энэ бол маш дээд зэрэглэлийн мэрэгжил бөгөөд Лунчэн ийм хүн болсон нь хідэн үеэрээ хураасан аз гэлтэй. Ээжээ, бити өдлөөрэ би танд үүнийг төрхөж өгье. Тэрээр лонхноос хідэн тусал эмийн шингэн гаргаж ирэв. Тэрээр үүнийг гартаа зөөлөн түрхэхэд өрөөгөөр нэг шинхэн анхлан үнэр төгөв. Үүнийг ганцхан амьсгалахад л хүн бүр мөсөн амарч чадхаар байлаа. Лунчэнийг ийм нухацтай байгааг хараад лун хатагтай огт хөдөлсөнгүй. Лунчэн эмийн шингэнийг ээжийнхээ нүрэнд зөөлнөр түрхэж өгөв. Сэрүүхэн таатай мэдрэмж түүний нүрээр тэр дороо тархлаа. Чэнгээр, энэ яг юу юм бэ? Маш сайхан мэдрэмж төрж байна гэж лун хатагтай шивнэн хэлв. Тэрээр нүдэ анаад тэрхүү мэдрэмжийг таашаан суулаа. Энэ бол хүүгийнх нь танд зориулж авсан онцгой эрдэнэ. Зүгээр л хөдөлгөөнгүй байж байгаарэ гэж Лунчэн инэв. Дэггүй хүү минь. Хүүгийнх нь инээж хариулт өгөхгүй байгааг сонсоод лун хатагтай инээнсэглэв. Түүний зүрх улам дулаацлаа. Тэр Лунчэнийг нялх балчраас нь өсгөж, живхийг нь сольж явсан. Одоо тэр өсөж том болоод ачлал гэж юу болохыг ойлгож эхэлсэнд их хүний сэтгэл баясаж байлаа. За, одоо нүдээ нээж болно. Лун хатагтай нүдээ аажмаар нэхэд Лунчэн түүний нүдний өмнө толь барьж байхыг харав. Юу? Талинд өөрийнхөө тусгалыг хараад тэрээр дуу алдан гайхав. Толгоогоо зүүн баруун тийш эргүүлж үзэхэд энэ нь мэдээж тэр өөрөө байсан ч одоо хамаагүй залуу харагдаж байлаа. Нүд орчмын өвчлээс үүд бүдгэрч хураашаад байсан арьс нь маш толгор болсон байв. Тэр одоо доор хаяж 10 гаруй насаар залуу харагдаж байлаа. Чэнгээр, би зүүдлээд байна уу? Лун хатагтай нүдэндээ ч итгэж чадсангүй. Таны зүүдэлж байгаа эсхийг би мэдэхгүй юм. Гэхдээ та өөрийгөө ингэж сэрцээр байвал удахгүй өдийн хоолны цаг болчихно шүү гэж Лунчэн инэв. Лун хатагтай нүүр улааж Лунчэнийг хөнгөн цохив. Мөөхөө, чи ээжээрээ дааж гинз зүрхлэхээ. Тийм орой болоогүй байна. Лунчэн инээмсэглэв. Эхийнхэн зөвхөн царайн залуу харагдаад зогсохгүй. Сэтгэл нь ч бас хамаагүй хөнгөн болсон байлаа. Ээжээ, би энэ нүүр залуужуулах бэлтгэлийг зөвхөн танд зориулж найруулсан юм. Хэдийгээр эмийн найрлага нь ердийн боловч таныг 30 настай юм шиг харагдуулахад асуудалгүй. Нүүр залуужуулах бэлтгэлд ихэвчлэн нүүр залуужуулах чимс гол найрлаганд ордогч тэр нь маш ховор бөгөөд Лунчэнд богино хугацаанд олж авч чадаагүй юм. Тэрээр оронд нь нэгэн төрлийн нүүр залуужуулах өвс ашиглажээ. Үр дүн нь жимсийг бодвол хамаагүй сул бөгөөд хүний залуу нас руу бүр мөсөн буцааж чадахгүйч хэдэн жилийн хөгшрөлтийг ухраахад ямар ч асуудалгүй байлаа. Нэрээ гэж юу? Лун хатагтай маш их баярлав. Өөрийнхөө гоо үцэглэнд анхаардаггүй эмэгтэй хүн гэж хаана байх вүлээ? Нөхөр нь өөр нутагт байгаа. Дээрээс нь Лунчэн төрөлхийн бие муутай байсан тул түүний сэтгэл үргэлж төгшүүртэй байсан бөгөөд энэ нь түүнийг хурдан хөгшөрөхөд хүргэсэн юм. Ээжигээ ийм их ядарсныг хараад Лунчэнийг гин буруугийн мэдрэмж нөмрөн авлаа. Түүний ээж энэ гэр бүлийн төлөө үнэхээр ихийг золиослсон билээ. Ээжээ, би энэ ланхыг танд үлдээе. Мөн хэрэглэх зарим эмийн үрлнүүдийг ч бас өгнө. Би амлаж байна. 1 жил хүрэхгүй хугацааны дараа биднийг танихгүй хүмүүс таныг миний ээж гэдэгт ч итгэхгүй.
Тэд таныг миний эгч байна гэж бодох болно. Хаха гэж Лунгжэн ээжийнхээ гараас атхан инэв. Энэ дэггүй хүчин бидний тохиролцсныг бити мартаарай. Минчи бол алдаж болохгүй эмэгтэй шүү. Чи ямар арга хэрэглэх нь надад хамаагүй. Чи заавал түүнийг буцааж авчрах ёстой. Хэдийгээр тэр одоо баяртай байгаа ч энэ асуудал түүний сэтгэлийг үргэлж зовоосоор байлаа. Лунгжэн өмнө нь Минчиг явуулах тухай ярихад тэрээр юу болсныг ерөнхийд нь гадралсан юм. Минчи шиг үсгэлэнтэй бүсгүйг ямар ч эр хүн зүгээр орхихгүй. Гэрлэлтийн гэрээг цуслахдаа Лунгжэний хийсэн үйлдэлийг бодохоор түүний зүрх шимширч байлаа. Үннийг хэлэхэд ээж нь өөрөө хүчгүй байснаас л хүн тийм зүйлийг туулах хэрэгтэй болсон билээ. Үнэн дээр Лун хатагтайн дотор маш их шанал байсан ч Лунгжэнд энэ тухай дахиж хизээч яриагүй юм. Одоо хүүгээ ийм чадвартай болсныг хараад тэрээр тэр дороо энэ асуудлыг дахин бодож эхлэв. Өмнө нь Лунгжэн түүнтэй дүүцхэргүй байсан бол одоо тэр алхимч болсон тул түүний байр суурь асар ихээр өссөн. Одоо боломж байгаа гэж тэрээр үзжээ. Ээжээ, санаа зовлтгий. Та миний занг үнэхээр мэдгүй гэж үү? Хэн надаас ямар нэгэн зүйл булааж зүрхлэх юм бэ? Биднийг баг байхад миний үеэл ах миний тоглоомыг булаахад би түүнийг уйлтал нь хазж байсныг санаж байна уу? Гэж Лунгжэн инэв. Лунгжэн хэсэг зуур инээсэн ч түүний инээд хурдан замхрав. Тэрээр ээжийнхээ нүдэнд шанал байгааг олж харлаа. Эцгийг нь хил дээр томилогдсноос хойш түүний ээж өөрийн талын гэр бүл рүү ганц ч удаа очиагүй гэдгийг тэр санав. Түүний эхийн талын гэр бүл хэдийнэ хүнд байдалд байсан тул ээж нь тийшээ очиж тусламж гуйхыг огт хүсээгүй юм. Лунгжэн эхийнхээ гараас атгаад "Ээжээ, хүү чинь одоо алхимч болсон. Бидний хүнд өдрүүд дууссан. Тийм болохоор тийм гунигтай зүйл битгий бодоорой" гэв. Ээжтэйгээ хэсэг хугацаанд хамт байж түүний сэтгэл санаа аажмаар дээрдгийг харсны дараа Лунгжэн алхимчдын холбоо руу явлаа.